Сайн бацхан уу та бүхэндээ 11 дахь влогороо дахин уулзч байгаа маш их баяртай байна. Тэгэхээр энэ удаагийн влогоо 2 сарын 14 буюу хайрын баяр, Валентины баярт зориулан урьдчилан хүргэж байна. Тэгэхээр энэ удаагийн влогороо юу харуулах гэж байгаа вэ гэхээр хостой байхын давуу сул тал болон сингл ахын давуу сул тал юу болохыг та бүхэндээ мэдүүлэхийг хүслээ. Бас өөрөө мэдэж авахыг хүслээ. Тэгэхээр би ч гэсэн влог онлайн болохыг гэдэг үүднээс Facebook болон Instagram-ийн найзууд руугаа шууд залгаад асууя гэж бодож байна. Тэгээд маш сонирхолтой хариултууд ирэх байх гэж амар их хүлээж байна. Тэгээд бүгдээ хариултыг сонсцгаая. Юу маа гэдэг. Байна. Байна. Фэр. Юм асууя. За. Сингл ахын давуу тал юу вэ? Юу вэ? Харин юу вэ гэж. Их чөлөөтэй л хэлэх үү. Сул тал нь. Сул тал нь уу. Валентины баяраар ийм өөр шүү дээ. За баярлалаа. За, оног нөө юм уу. Би шууд Facebook-ийн онлайн байгаа юм бодоод байгаа байхгүй. Байна. Авсан задагчдаг гинэ. Хайдуурын дуу. Байна. Байна юм асууя. Асуусан. Найз хүн таахын давуу тал юу вэ? За, давуу тал олдсон шүү дээ яла. Нэг нь л дээ. Сул тал нь. Сул тал нь. Сул тал гэж. Сул тал гээ. Тань юм асууя. За, сингл ахын давуу тал юу вэ? Давуу тал. Тийм. Яаж баадах гэж. Сул тал нь. Яг тийм уу шүү дээ. За. Багтам. Яг судалгаа энэ наав судалгаа аваад нэг бодох. Тийм үсгээр надад асууж байна. Байна. За юм асууя. За. Таахын давуу тал юу вэ? Халамжлуулаад өгч байгаа. Сул тал нь юу вэ? Халтах гэж шүү. За баярлалаа. Байна юм асууя. Таахын давуу тал юу вэ? Тэг ялах ирэхлээ шүү дээ. Сул тал нь. За баярлалаа. Сул талын одоохондоо мэдээгүй гинэ. Тэгээ одоо наад гайхсан хүмүүсийн бичлэгээ үзээд өөртөө гайхаарай. Байна юм асууя. За. Сингл ахын давуу тал юу вэ? Давуу тал уу? Тийм. Тэр гоё шүү дээ. Юу нь гоё? Нөгөө өөртөө илүү цаг гаргана. Тэгээд ямар нэг тийм стресстэй тийм юу асуудал байхгүй. За тэгвэл сул тал нь. Сул тал нь ер нь хаар халамж ер нь ганцаараа тэгээд хаар халамж ер нь дутсан шүү дээ. За баярлалаа. Байна. Юм асууя. Сингл ахын давуу тал юу вэ? Юу нэ? Сингл байхын давуу тал юу вэ? Сингл байхын давуу тал юу вэ? Тийм. Юу мэ бол шүү дээ бас. Нэг хэлээ. Нэг хэлээ. Тийм. Нэг хэлээ шүү дээ. Нэг хэлээ. Юу ах вэ андой? Сингл ахын давуу тал нь юу ах вэ? Юу өөр гэдэг юм чинь. Өөр юу? Асуулт нь хариулъя. Хайцаа билгэн үү? Йой.
Байна уу? За, юм асууя. Хостой байхын давуу тал юу вэ? Хостой байхын давуу тал юу вэ? Ядаж хэрэгтэй хүнтэй да. Суултал нь юу вэ? Асуудал нь мөнгөний үрлэг шүү. За баярлалаа. Манайхны хариултууд ерөөсөй тагцгүй байна. Энэ залгаад аваагүй хүмүүс маань буцаад надад шүү. Чимоног хэвгээд гараад ирсэн шүү дээ. Чи тийм хүмүүс маань. Байна юм асууж. За. Сингл ахын давуу тал юу вэ? Эргэжлээтэй. За, сул тал нь Өөр тэгэл нэг тагнуулж байна. 20 байна. сул Ер нь тал нь ялгаагүй. байхгүй мó? Ялгаагүй. Ер нь баг ялгаагүй шүү дээ. За, баярлалаа. Байна юм асууя. Хостой байхын давуу тал юу вэ? Давхар талын чи өөрөө мэдгүй надаас асуусан гэж байна. Асууж тэрэн. Бабас яг хүний хайрлуулах юм байна. Давхар тал. Сул тал нь. Сул тал нь. Тийм. Сул тал нь бол өөрөө байхгүй нэг яг нэг энэ талаараа их хичээлөө боогддог гэж хэлж бол. За, баярлалаа. Байна. Байна юм асууя. За. Сингл ахын давуу тал юу вэ? Зөндөө даваад байна. Ганцын хэлээ. Эрхчлээтэй. Сул тал нь. Сул тал. Яг юмд баригдахгүй бол авардаг хүн байх гэж байна. Даавар мэдээ. За, баярлалаа. Валентин гатар. За, баярлалаа. Манай сингл хүмүүс Валентинаар аягүй ганцаард юм байна. За, энэ үрээд бичлэгээ өндөрлөе гэж нэлээд олон хүн руу ярьчлаа. Тэгээд ерөнхийдөө бол зарим зүйлээр энийг адилхан зүйлүүдийг хэлсэн юм байна. Тэгээд ер нь бол ийм л байд юм байна.